Аливаа арилжааны банкны хувьд банкны тухай хууль, зохицуулагч байгууллагуудын дүрм журмын хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд цалингийн зээл, тэтгэврийн зээл, орон сууцны зээл, бизнесийн зээл гэгчлэн бүх төрлийн зээл нь нэг аргачлал ижил зарчмаар хүү бодогддог гэсэн үг. Одоо тэтгэврийн зээлийн жишээн дээр зээл болон хүүгийн тоцоолол хийж үзье. Сард 1 сая төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн банкнаас сарын 145% хүүтэй 36 сарын хугацаатай зээл авахар боллоо гэж үзье. Тэтгэврийн зээлийн үр орлогын харьцаа нь 70-30% байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дээрх жишээ авсан иргэн сард төлөх зээлийн үндсэн төлбөр нь 700 сая төгрөг байх боломжтой бөгөөд зээл төлөлтийн дараа гарт үлдэх мөнгөнд үнэ нь 300 сая төгрөг байна гэсэн үг. Харин сард зээлд татан авч буй 700 сая төгрөгт нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр хамтдаа багтаж байгаа. Эргээд бодохдоо 36 сараа 700 сая төгрөгөөр үржүүлээд 25 сая 200 сая төгрөгийн зээл авна гэж тооцдог. Гэхдээ энэ дүнд нь үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөр хамтдаа багтсан бөгөөд энэхүү жишээний хувьд зээлийн хүн 5 сая 670 300 болох ба харин харилцагчид олгох боломжтой зээлийн хэмжээ нь 19 сая 529 700 болно гэсэн үг. Дээрх жишээнээс харахад аливаа банк зээлийн хүүг урьдчилан суудгаад өгөө гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа.